Хоёр зүйл дээр тодорхой хариулт авч чадсангүй дарга. Нэг нь бол одоо энэ хуулийн төслийг дахиад өргөн хүрээнд хэлэлцүүлэх үүднээс бүлэг мүлгүүд рүү явуулчих боломж байна уу? Хоёр дахь нь хойшлуулж ярьж байгаад нэлээд сайн чанамаар ах. Хоёрт нь бол одоо тэгэл мэтгэлцээний горимд шилжүүлэх эрх нь хэнд байх юм. Жишээлбэл мэтгэлцээний горимд хэн шилжүүлэх юм? Гишүүд санал гаргаад шилжүүлэх юм уу? Их хурлын дарга шийдэд явах юм уу? Жишээлбэл. За. Пэмцэгтэр хариулъя. Мэтгэлцээний горимд шилжихэд гишүүдийн саналаар энэ асуудлын ойлголтын зүрэг арилга алга болгомоор байна. Илүү нэгдсэн ойлголтод зөв буруу тэ үнэнд худлыг нь ялгаж шүүж хармаар байна. Мэтгэлцээний горимд шилжиж гишүүд санал гаргавал гишүүдийн саналаар мэтгэлцээний горимд шилжинэ. Хоёрдугаарт нь бүлгүүд дээр бол өнгөрсөн 2 сард ажлын хэсэг байгуулсан юм байлээ. Учрал дарга төрийн байгуулалтын байнгын дараагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулад 2 сар 3 сард хэлэлцүүлэг хийгдээд 4-р сард бас бүлгүүдээр танилцуулаад за би дарга болсноос хойш бас даргын дэрэгдэх зөвлөл дээр нэлээд хэдэн удаа ярьсан улсын их хурлын бүх 126 гишүүн санал авсан бичгээр 126 гишүүний ажлын албад туслах зөвлөхүүдээс санал авсан, тамгын газар парламентын судалгааны хүрээлэнгээс санал авсан. Ингээд үндсэндээ бол бүх саналуудыг нэгтгэхэд их хурлд одоо их хурлын гишүүд өргөн барьсан байгаа. Шаардлагатай гэж үзэх юм бол бүлгүүд дээр хэлэлцэх шийдсэний дараа бол угаасаа ажлын хэсэг байгуулагдсан энэ үедээ бүлгүүд өшөө сайжруулаад явах боломж нь нээлттэй байгаа. Бүлгүүд нээлт